Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар Лун чиглэлийн автозамыг өргөтгөн шинжилгээр боллоо. Төслийн санхүүжилтийг гадаадын зээл тусламж болон төр хувийн хэвшлийн түвшлэлээр хэлбэрээр шийдэрлэх боломжийг судалж саналаа засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг зам тээврийн сайд Дэлгэр сайхан сангийн сайд Жахлан нарт даатгаллаа. Сайн бацхан нэрхэм үзэгчтэй Global мэдээ эхэлж байна. Студид хөтлөгч Инх болдын Мөнх Баяр ажиллаж байна. Анхаарлаа хандуулна уу. Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл ирэх 3 дугаар сарын 1-ээс эхэлнэ. 2016 оноос хойш эхлээд Монгол системээр ингээд бүртгэлийг зохион байгуулж явдгаар бас нэлээд онцлог давуу талтай байгаа. Иргэд аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэл төлснийхөө үр шимийг хүртэж чадахгүй байна. Даатгалын сангаас хамаарат тэтгэр өндөр байх уу, эрүүл мэндийн үйлчлэгээ сайн байх уу гэдэг нь л ерөөсөө хамаарч байгаа. Оросын хэл уран зохиолын өдрийг тэмдэглэлээ. В этот день все друзья. Орос түмний жавха Москвад өвлийн сэлтий тэмцээн боллоо. Сэлт сураа. Монголчууд байгаль нуурт Бурядад цасан ил цагтл нэртэй нээн сонирхолтой наадам боллоо. Би Бурядад их сургууль Орос хэл уран зохиолын багшаар 3 дахь курсыг суралцж байгаа. Цэргийн мэргэжил олгох оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл ирэх 3 дугаар сарын 1-ээс эхэлнэ. Бүртгэлийг 10 хоногийн хугацаатай зохион байгуулна. Mongolia системээр дамжуулан бүртгэн гэдгийг холбогдох албаных нь мэдээллээ. Өнөөдөр та бүхэнд оюутан цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийн талаар та бүхэнд мэдээлэл өгөхөөр нэлийн бага хурлаар зарлаад байна. Энэ жил оюутан цэрэгт 13 мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг шинжилж боловсруулжээ. 4-р сарын 1-ээс 6-р сарын 1-ний хүртэл 4 төрлийн хичээлээр онлайн сургалтад хамрагдана. Үүний дараагаар ерөнхий шалгалт өгж 60-аас дээш оноо авсан оюутнууд мэргэжлийн бэлтгэлд 6-р сарын 15-наас 8-р сарын 15-ны өдөр хүртэл сургалтанд хамрагдах юм байна. Гэхдээ өөрсдийн сурч байсан мэргэжлийн дагуу цэргийн баг мэргэжил эзэмшнэ гэлээ. Оюутан цэргийн мэргэжил олгох сургалтыг 2014 оноос анх зохион байгуулсан. 2014 оноос 2016 оны хооронд хөтөлбөрийн хэмжээнд зохион байгуулсан. За 2016 оноос эхлээд цэргийн албаны тухай хуульд орж цэргийн албаахны хэлбэр болоод ингээд 13 жилийн хугацаанд цэргийн мэргэжил олгох сургалт маань явагдаж байна. За өнгөрсөн жил бид нэр оюутан цэргийн мэргэжил олгох сургалтын журанд өөрчлөлт оруулад 1-р курсынхныг оюутан цэрэгт илсүүлдэг байсан бол 2-3 дугаар курсынхныг бас илсүүлдэг болсон юм онцлогтой байгаа. Өөрийнхөө одоо сурч байгаа мэргэжлийнхаа дагуу жишээлбэл холбооны анги сурчсан хүн бол холбооны баг мэргэжил, ангаахын дээд сурч байгаа хүн бол ангаахын одоо ариун цэврийн зааварлагчаар инженери анги сурч байгаа хүн бол тооцооч гэх мэтлэн өөрийнхөө сурч байсан мэргэжилд тулгуурлаад цэргийн баг мэргэжил эзэмшиж байгаа ийм одоо шинэлэг хэлбэрийг одоо гаргаж ирж байгаа. За 2 дугаарт нь бол бид нар аль болох одоо тэр дайчилгааны нөөцийг бэлтгэж байгаа учраас тэр баян өөр хангаан хүн энд сурч байвал өөр хангаад нь очиод одоо тэр жинхэнэ бэлтгэлтэй өөрөөхтэй болох өөрийнхөө одоо үндсэн захиргаагаар одоо бас алуу хаах ийм боломжийг одоо олгож байгаа. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан нь энэ оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18-наас хүрсэн байх. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн 1 жил төлсөн байх, сургалтын голч дүн 2.8 ба түүнээс дээш байхыг шаардна. Боловсролын яам Mongolia академитай хамтран сургалтын бүртгэл оюутан сурагчдын 1-р улирлын голч дүнг захим системд оруулж эхэлжээ. Иргэдээс хэрэглэгчээс ирж байгаа нэг асуудал нь болохоор миний одоо голч оноо хүрэхгүй байна. За эсвэл магадлан итгэмжлэлгүй сургуулийн оюутан байх магадлалтай. Тэгэхээр энэ журмын гол оюутан цэргийн илсүүлэх журмын гол шалгууруудын нэг нь бол заавал магадлан итгэлэнтсэн ихтэй сургуулиудын оюутнууд хамрагдаж байгаа. За мөн одоо коллежийн оюутнууд бол хамрагдах боломжгүй. Монголоор системээр хүсэлт явуулах боломжгүй. Зөвхөн ихтэй сургуулиудын 1, 2, 3 дугаар курсын оюутнууд хамрагдах боломжтой. Энэхүү оюутан цэрэг хөтөлбөр нь оюутан залуусыг 60 хоногт хээрийн бэлтгэлээр хатууржуулж 60 хоногт их оронч үзэлд мэргэшүүлсэн сургадаг байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 11 жилийн хугацаанд 10,000 гаруй залуус хамрагдаж 1-р цэргийн бэлтгэл үүрэгтэн болжээ. Иргэд аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэл төлдөгч үр шимийг нь хүртэж чадахгүй байгаа талаар байнга ярьдаг.
Эдийн засагч судлаачид үнийг онцолдог. Манай сэтгүүлч нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоо яагаад ийм урвуу хамааралтай байгааг эдийн засагч лавж аваас тодруулжээ. Өнөөдөр ажил хөдөлмөрөөр эрхэлж байгаа иргэн болон аж ахуйн нэгжүүд ирээдүйн тэтгэврийн сандаа зориулж нийгмийн даатгалын шимтгэл төлтгөө. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 10 даатгуулагчид 4 тэтгэвэр авагч ногдож байна. Харамсалтай нь иргэд аж ахуйн нэгж төлж байгаа шимтгэлийнхээ үр шимийг огт хүртэж чадахгүй байна. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл нь өнөөдрийн төвшөнд ажил олгогч болон ажилтныг ихээр туйлдуулж байгааг бизнес эрхлэгчид хэлж байгаа юм. Ерөнхийдөө энэ даатгалын сангаас хамаарат тэтгэвэр өндөр байх уу, эрүүл мэндийн үйлчлэгээ сайн байх уу гэдг нь л ерөөсөө хамаарч байгаа. Энэ тэтгэврийг хэн нэмж ийнэ гэж байгаа юм. Яг өнөөдөр ажил хийж байгаа, хөдөлмөрлөж байгаа иргэд аж ахуй эрхлэгч нар энэ даатгалын санд мөнгийг төлрүүлж байгаа. Ингэснээр эндээс тэтгэврийнх мөн эрүүл мэндийн үйлчлэгээний мөнгө олгож байгаа учраас ажил олгогчлын нэг төлөө яваад байна гэсэн үг байхгүй юу? Нийгмийн даатгалын шимтгэл нь тэтгэвэр болон эрүүл мэндийн даатгалын сан гэх мэт 5 санд хуваарлагддаг. Үүний гол ачааллыг ажил олгогч нуруундаа өрдөг байна. Нийгмийн даатгалын шимтгэл нь ажил олгогчийг дарамталдаг байж болохгүй. Тийм болохоор хин хинд нь ашигтай, өрөөгөөж өгдөг систем буюу тогтолцоог яралтай бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Одоо ихэд тэтгэврийн даатгалын сан гэхэд 8.5 ажил олгогчоос ажилтнаас төлж байгаа байхгүй. Тэгээ 17% гэсэн. Тэгэхээр 2 сая төгрөгийн цалинтай хүн энийг 20 жилийн хугацаанд хадгалах юм бол тий 340 мянган төгрөгийг 2 жилийн хугацаанд хадгалахад 350 сая төгрөг хадгалж чадчихна. Банкны энгийн хүүгэн шүү дээ. 30 жилийн хугацаанд хадгалахад тэрбум 100-аас тэрбум 200 сая төгрөгийг хадгалж байгаа байхгүй. Тэгэхээр энэ даатгалын тогтолцоо чинь буруу байна гэсгийг энэгээр хэлж байгаа. Бараг тэнд даатгал төлж ирснээс бараг банкнд хадгалуулсан хамаагүй шулуухан болсон байна гэсэн. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийг датвар халамжийн үйлчилгээтэй холж ойлгож болохгүйг тэрээр онцоллоо. Датвар эсвэл халамжийн үйлчилгээ мэтээр ойлгож ирснээс ажил олгогч болон ажилтны төлсөн нийгмийн даатгалын шимтгэл тэтгэврт гарахт нь ормөргүй алга болсон байдаг. Тийм учраас нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоог арилжааны даатгалын компани руу хэсэгчлэн шилжүүлэх нь бас нэгэн зөв арга зам, зөв шийдвэр байж болохыг тэрээр зөвлөж байна. Жаншивтэрч Баттар, Шивгэнэ Павлов, Ганбат Басан сүрэн, Марлма, Iced Global. Оюутнууд болон багш нар, уран бүтээлчид болон албан тушаалтнууд, дипломатчид, сургуулийн сурагчид тэр байтугай цэцэрлэгийн хүүхдүүд бүгд нэг дор цуглжээ. Ийм олон янзын хүмүүсийг нэг дор юу нэгцнийг дэлгэргүй хүргье. Улаанбаатар хотын янз бүрийн насны ажил мэргэжлийн хүмүүс Оросын яруу найрагчдын шүлгийг уншихаар нэг дор цугларчээ. Зохион байгуулагчдын хэлснээр тэдний энд уулзах хүсэл нь бүхэлдээ сайн дурах болоод чин сэтгэлийнх байжээ. Хүмүүс зүгээр л тааламжтай яриа, орос хэлний аялахуйг санаж дурсаснаа энэ гаргахаар ирчээ. Өнөөдөр бид Монголд орос хэл уран зохиолын үжирийг зохион байгуулж байна. Учир нь Оросын яруу найраг уран зохиол дуртай хүмүүс маш олон байдаг. Тэд бүгд өнөөдөр энд Оросын яруу найраг уран зохиолын гайхалтай баярыг зохион байгуулахаар цугларлаа. Оросын соёлыг нэгтгэх хүч тус яруу найргийн үдшилгийн хөтлөгчийн үгнээс тодорхой харагдаж байлаа. Тэрээр Тажикстанд төрж, Өзбекстанд өсч, Москвад суралцж, одоо Улаанбаатарт Пушкин Кирилловын зохиолыг уншиж байна. Энд одоо Пушкин эссений шүлгүүд, дараа нь Чеховын өгүүлбэрүүд, тэр ч байтугай Кирилловын үлгэрийн тухай өгүүлэх болно. Учир нь Кирилловын үлгэр маш богино боловч их сургамжтай. Та үүнээс маш их зүйлийг сурч чадна. Бид бүгд эдгээр гайхалтай шүлгүүдээр өсч том болсон. Жишээ нь би тэр гайхалтай мөчийг санаж байна. Чи миний өмнө гарч ирсэн. Эсвэл Хүйтэн ба нар гайхалтай өдөр гэх мэт шүлгүүд байна. Мөн Пушкин, Чеховын олон өгүүлбэрүүд бий. Хамилон тэнд байна, Ионич энд байна. Доктуутай хүн тэнд байна гэх мэт би маш олон гайхалтай өгүүлбэрүүдийг иш татж чадна. Энэ хүүтчлэг нээлттэй микрофон хэлбэрээр явагдсан бөгөөд хин дуртай нь шүлэг уншиж, дуудуулж, тэр ч байтугай алдартай бүтээлүүдийн талаар өөрсдийн тайлбарыг хийж байлаа. Мартышка и косолапый мишка. 4 друзья решили там организовать музыкальный ансамбль, квартет. И стоит береза в сонной тишине, и горят снежинки в золотом огне, а зарявы небо обходят кругом, обсыпает ветки новым серебром. Я, говорит, здесь был, я сюда сажусь, говорит. А это, как его, это, мартышка. Мартышка, ты сдавай сюда, говорит. А ты, Мишка, косолапый, вот сюда, говорит. Разные места сядем, вот теперь вот так получится, говорит.
Сейчас мы переживаем несколько... Одоо бид жаахан хүнд хэцүү цаг үеийг туулж байна. Тиймээс ийм үед Орос хэлний ач холбогдлыг онцгойлон ойлгох хэрэгтэй юм. Гол нь бидэнд аль хэдийн суур гүн гүнзгий түүхийн үндэс суур бий болсон. Бид тэр суурин дээр тулгуурлан үнийг хөгжүүлэх хэрэгтэй. Үнийг хийх бүх боломж бидэнд байгаа гэж би бодож байна. И надо это задел, на этом заделе. Ер нь бол Оросын уран зохиолыг бол мэдгүй монгол хүмүүс гэж ер нь байхгүй. Тэгээ ялангуяа бидний үеийнхэн бол манай аав ээжийн үеийнхэн бол дандаа одоо нэрт зохиолчдын Пушкин, Достоевский гэх мэтлэнгийн одоо мундаг Оросын нэрт зохиолчдын орчуулгын зохиолыг уншиж өссөн. Ялангуяа бидний үеийнхэн бол уран зохиолын ном маань тэр аяараа л Оросын уран зохиол. Жишээлх юм бол одоо биднийг бага байхдаа л Алтан загсны үлгэр гээл ингээд орчуулгын зохиолыг хүртэл ингээд уншаад байж Пушкины шүлгүүдийг уншдаг. Манай зохиолчид бол одоо Пушкиныг маш их хүндэтгдэг, Пушкины өдрүүдийг тэмдэглэдэг. Ийм учраас одоо энэ өдөрлөг болж ийн гэхээр би оюутнуудад дагуулад ирсэн юм аа. Все мы люди родня, от морей до хребтов. В этот день все друзья. Будь мой недруг здоров, пожилой или юный, просветлейте душой в этот миг новолуния, в этот праздник степной. Сергей Тучко, Евгений Павлов, Жанчевдэрч Бастэрч, Ice Global. Иргэн үзэгчдээ та бүхэнд цөөн хорийн мэдээг хүргье. Милан Кортино 2026 өвлийн 25 дугаар наадамд оролцсон баг тамирчид эх орондоо ирлээ. Гүйлтийн цанын төрөлд олон улсын хэмжээний мастер аж удрах ариун тунгалаг нар өрсөлдснөөс тус бүр 3 зайд уралдаж аж удрах Скотландын төрөлд 75 тамирчнаас 55, ойрын зайд 95 тамирчнаас 81, 10 км-ийн зайд 113 тамирчнаас 85 дугаар байр тус эзэлсэн. Олон улсын хэмжээний мастер ариун тунгалаг эхний тэмцээнтэй үнжиж, хоёр дахь тэмцээндээ 89 тамирчнаас 60, 10 км-ийн зайд 111 тамирчнаас 83 дугаар байр эзэлсэн. Түүнчлэн уулын цанын төрөлд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Ариун Бат 38 дугаар байранд шалгарсан юм. 11 аймгийн 43 суманд цагаан зузтай, 13 аймгийн 47 сум цагаанаар зодорхой байна. Тодорхойлбол Баян Үлгий, Хөвсгөл, Төв аймгийн тус бүр 1, Увс аймгийн 10, Сэлэнгийн 9, Завхан болон Өвөр хангай булганы тус бүр 5 сум, Ховдын 3, Дархуул аймгийн 4, Дорноны 2 сумын нутгаараа цагаан зузтай байна. Цас их хэмжээгээр орж хүүтэндээ хавсрахыг цагаан зуд гэдэг. Мал сүрэг бэлчих аргагүй болж үс сэжээлэр гашигдан сутарч, улмаар тарах хүч муутай нь олноор хоригддог байна. Захим хаяга доктортой хөгжүүлж, видео шууд бичлэг хийх зэргээр идэвхтэй ажилдаг онлайн дэлгүүрүүд хүмүүсийг заллах явдал гаргах болжээ. Тодорхойлбол онлайн шоп ажилуулдаг Че гэх этгээд Сарчны баяраар хямд буйдан гэр ахуйн барааны захиалга авна гэх нэрээр 55 сая төгрөг залилсныг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлж баривчлаад байна. Ховор амтны жагсаалтад орсон хүрэн баавгайг хууль бусаар агнсан явдал Баян Үлгийн Цэнгэл сум Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалтын газарт гарлаа. Хэрэгээг цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 1-р сард илрүүлжээ. Хүрэн баавгайн экологийн эдийн засгийн үнэлгээ нь 12 сая 450 мянган төгрөг. Үүнийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг төлөвлөж 10-аас 40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийдэгнэ. Өнгөрсөн хоногт Булган, Дорнод, Завхан, Өвөр хангай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 9 аймагт цас орж засаар шуурлаа. Үргэлжлэн 26-27-нд Хөвсгөл хинтийн уулсаар, 28-нд нутгийн зарим хацраар, 3 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр зас орж засан шуурга шуурна. Энэ үеэр салхи секундэд 6-аас 11 м, Алтайн улирхаг нутаг, Арцбогдын Өвөр хоолой, Говь талхээрийн нутгаар секундэд 15-аас 17 м хүрч ширүүсэж шороо шуурга шуурхыг анхааруулж байна. Брэдийн Улаанбаатар хотод энэ зүүн асар том навч бүхий үзэсгэлэнтэй цэцгэлдэг авраг мотыг тарихаар бэлтгэж байна. Павловны химээх уг модны үрсэлгийг хотын ойд суулгах юм а. Тус мод нь өтгөн цэцгэлдэг бөгөөд навчин тормосог зөөлөн нэг улиралд 3-аас 5 м хүртэл ургадаг байна. Улсын хэмжээнд оны эхний 1 сарын байдлаар 410 удаагийн аюулт үзэгдэл осол бүртгэснээс 309 нь хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байна. Аюулт үзэгдэл ослын гаралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 53 тохиолдлоор буюу 14.8% өсжээ.
Аюулт үзэгдэл ослын дийлэнхийг ахуйн гал төмөр эзэлж байна. Тодруулбал өнгөрөгч 1-р сард 352 удаагийн ахуйн гал төмөр гарчээ. Цаашлаад 12 хүн цасан шуурганаар төрж сураггүй болсон. Цаас шаварт автомашинтай суусан 11 явдал гарсан байна. Мөн гол мөрний усанд тасалдсан 6 удаагийн явдал гарч 3 удаагийн өндрөөс унсан осол тус бүртгэгджээ. Түүнчлэн химийн хорт бодист хортсон болон бичил уурхайн нурангад даруулсан тус бүр 1 явдал гарсан байна. Үүнээс гадна мал амтны гоц халдварт шүлхий өвчний 2 тохиолдол гарчээ. Мөн 6 удаа газар хөдөлж гүний болон уул хөрсний усанд давтсан 3 удаагийн тохиолдол тус бүртгэгджээ. Тохиолдсон аюулт үзэгдэл осолд 20 хүн нэрвэгдэж 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Та морж буюу далайн заан гэж хэн болохыг мэдэх үү? Энэ бол хойд туйлын хүйтэн далайд амьдралаа өнгөрөөдөг амьтан. Харин Орос төвлийн хүйтэн усанд сэлэх дуртай хүмүүсийг мөн энэхүү нэрлэдэг. Саяхан тэд Москва хотноо цугларч хамгийн тэсвэр хатуулжлаа сориллоо. Бүх Оросын өвлийн сэлэлтийн тэмцээн Москвагийн Силүрц завны сувг дээр боллоо. Оролцогчид мөстөө усан бассейнд хурдаа сорин уралдаж, мөн усан поло тоглосон юм. Тэмцээнд хатуужилтаа ирчүүд төдийгүй эмэгтэйчүүд ч хүч чадлаа соржээ. Хичээлээд удаж байна уу? Гайгүй 2 дахь жилдээ. Таалагдж байна уу? Маш их бүгдд нь зөвлөе. Ийм чирэг морж болохын тулд яах ёстой? Сэл сураа. Тэмцээнд Оросын 30 бүс нутгаас ирсэн 250 гаруй хүн мөн Франц, Их Британи, зааны ясан эрэг зэрэг орнуудын зочид оролцсон байна. Би Орос улсад маш их хайртай. Энэ бол гайхамшигтай орн. Москва хот намайг үнэхээр бишрүүлдэг. Ирж хүч хөдөлгөөн, болж буй үйл явдал, урлаг соёл дүүрэн сайхан хот. Энд өргөл сонирхолтой зүйл өрнөж байдаг. Хэрв та Москва хотод хараахан очиж амжаагүй бол заавал ирээрэй. Сергей Тучков, Оч Сансар Гамбат, Баасан сүрэн, Бүрэн Марлма, Ice Global, Арифтлын агентлагийн материалын дагуу бэлтгэлээ. Цасан ил захидал наадам 5 дахь жилдээ Бурятад зохион байгуулагдлаа. Максимаха тосгонд 5,000 орчим хүн цугларсны доор Монголын төлөөлжиж байв. Байгаль нуурын мөсөн дээр жилийн бэлэглүүдийг уралсан бөгөөд тэр дундаа гал морин жил гол дүрэн байлаа. Засан ил захидал фестивалийн оролцогчид байгаль нуурын мөсөн дээр гоо сайхныг бүтээсээр 5 дахь жилдээгээ золгож байна. Услгааны сав, хувин усны тусламжтайгаар тэд аргийг харьцах 10 м хэмжээтэй аврах ил захидал зуртаад энэ жилийн гол сэдэв нь цагаан сар болон ард түмнүүдийн эв нэгдэл байлаа. Наадам дээр бид Монголын багтаа таарлаа. Сайн байна уу? Намайг Эрдэнэ Учрын Баярмаа гэдэг. Би Бурят улсын дээд сургуулийн 3 дугаар дэмжээний оюутан. Манай сургуулийн хамт олон байгаль нуурт болж байгаа цасан их захидал наадмыг үзэхээр ирлээ. Ямар мэргэжлэр сурдаг вэ? Орос хэл уран зохиолын багшаар Бурятын тэргүүний тэтгэлгээр сурч байгаа. Монгол оюутнууд их сургуулийнхын бэлэг тэмдгийг мөсөн дээр зуржээ. Сайн байна уу? Бацхан бямсар гэдэг би Бурят улсын их сургууль Орос хэл уран зохиолын багшаар 3 дахь курсыг сурч байгаа. Тэгээ өнөөдрийн энэ үед цасны баярын амар их таалагдж байна. Цаг агаар нь ч гэсэн бас гоё дулаахан байна. Тэгээд бидний бас энэ ээж урьсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ бүгдээрээ өдрөг сайхан өнгөрүүлээрэй. Бас бүгдэнд нь жилаю удачи вам. Бурятад засан ил захидал төслийг Масличенкогийн гэр бүл санаачлан эхлүүлсэн. Тэд 5 жилийн өмнө уг санаачлагыг өрнүүлэхэд 50 гаруй уран бүтээлч оролцож байсан бол энэ жил наадам дээд амжилт тогтоож бүгд найрамдах улсын өнцөг болон бүрээс ирсэн 50 баг мөсөн дээр бүтээлээ туйрлаа. Гайхалтай. Хараач ямар сайхан бүсгүйчүүд вэ? Жүжигчд байна.
үйл ажиллагааг нээсэн юм. Энэ наадмыг зохион байгуулагчид байгалийн мөсөн дээр хүүтэн байгаа зогсохгүй харин ч хөгжилтэй, сонирхолтой байж болдгийг харуулахыг зорж байна. Сайн байна уу? Бид Омулки багийнхан адилхан их цагт зурж байгаа. Хардаа бүгдийг нэгтгэсэн сайхан наадам болж байна. Цэвэр агаарт бүтэн өдрийг өнгөрөөхөөс илүү сайхан зүйл гэж юу байх вэ? Наадмын зочид хамгийн том ил загтлыг бүтээхэд оролцлоо. Дорны зурхаан 12 жилийн бэлэгдэл төв бүтээл болж өглөөнөөс эхлэн зуржээ. Зочдын сэтгэл санааг гёрланг чаргааргуулгах бин концертын тоглолт улам хөглөв. Харин төгсгөлд нь ялагчдыг тодрууллаа. Аяллаа 250 мянган рублийн ойролцоогоор 11 сая 500 мянган төгрөг болох шагналыг Бурятийн Закаменскийн дүүргийн баг хүртжээ. Мария Латишева, Доржи Чайтапо, Ice Global. Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн тоглогч асан Демаркус Казинс Монголд дахин ирлээ. Тэрээр сэлэн бодонгууд багт дахин тоглохоор болсон. Энэ спортод дуртай монголчуудын хувьд онцгой үйл явдал болж байна. Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг NBA-гийн 4 удаагийн бүх оддын тоглогч Олимп дэлхийн аварга Маркус Казинс өнгөрсөн жил Сэлэнг бодонгууд багт тоглож байжээ. Энэ жил дахин тус багт тоглохоор ийхүү ирээд байна. Би одоо 35 настай, зодог тайлах цаг ойртож л байна. Гэхдээ би сагсан бөмбөг тайртай. Би Сэлэнг бодонгууд багт ялал тавьчирнаа. Аварга болохоор ирлээ. Сэлэнг бодонгууд багийн хувьд энэ үйлрэлд 15 хожил 12 ялагдaltaй. 5 дугаар байраар хасагдах шатанд шалгараад байгаа юм. Хасагдах шатанд тэд Эрдэнэт Майнерс багтай тоглоно. Монголын дээд лигийн хасагдах шатны эхний тоглолтууд энэ сарын 28-нд эхэлнэ. Энэхүү өрөөнд мэдээний хөтөлбөр өндөрлөө. Та бүхэндээ хөтлөгч Мөнх баяр байлаа. Баярлалаа. Баяртаа дараа дахин уулзцгаая.